дээр бол байдаггүй. Яг л бид нар тийм ээ тэр гомдол гэж яг юу юм? Тэр гомдлыг яаж тайлдгийг? Тайлсны дараа л тэр гомдол биднээс явна. Тийм үү? Өөрийгөө хайрлна гэж байгаа саунд твтэл тийм үү дуртай хувцас аваад дуртай хоолоо идээд ах чинь бас хайрлах мөн үү? Яг энэ олгоныг бид нар яг одоо тийм ээ хүлээн зөвшөөрөөд бидний ярьж байгаа энэ хичээл энэ олгоноос яг аваад үр дүн гаргаж явж иж одоо битүүрийн хүсээд байгаа энэ одоо битүүрийн энэ жил шахуу явж байгаа энэ зүйлийн маань үр дүн одоо л гарна гэсэн үг байхгүй сонссон хүмүүс яг үйлдэл хийсэн цагт л энэ үр дүн гарах гэдэг. Тэгэхгүй манайхан нөгөө маш богино хугацаанд зүгээр л ном аваад болчих гээд байна. Сургалтанд суугаад ганц подкаст сонсоод хувийн хөгжиж гээд байгаа тэр бол боломжгүй. Маш олон хүчин зүйл нөлөөлнө. Цаг хугацаа орно гэдгийг ойлгох гээд байгаа. Тэгээд яг энэ орж ирсэн энэ 20 сэдв дундаас ингээд аваад үзэхээр миний хувьд яг нэг тухлаг бүсээсээ гарах гэдэг сэдв амар хэцээс баг. Ягаад гэвэл нэг бид нар шингод юу гэдэг төдөөс өдийг хүртэл ингээд яг нэг хөвшилд орцсон байдаг. Гэтэл яг тэрнийг юу гэдэг хувийнхнийхээ хөгжилд өөрчлөлт оруулах гэдэг яг ингээд эвдэх болоод ирэнгүүт яг нэг юу гэдэг тэр яг олон жил ингээд дадал туршил болцсон зүйлээс ингээд хүн дээрх зав шаардлага гараад яг эндээс ингээд нэг энийг л одоо юу гэдэг тухлаг бүсээс гарах гэдэг энэ хичээлийг ойлгочвол яг энийг ингээд хэрэгжүүлчих юм бол ерөнхийдөө юу гэдэг нь ингээд нилээн одоо хувь хүний хөгжил рүү ингээд орж ийна гэж би үзсэн байхгүй. Тэгээд маш сонирхолтой гой хичээлүүд байсан. Бас нөгөө сэтгэл эмзэглүүлсэн бас нэг тиймэрхүү зүйлүүдийг хүндсэн. Одоо жишээлбэл нөгөө хоёлаа чинь нөгөө талархал тийм тэн дээр бор бас ингээд нилээн тийм сэтгэлийн гүнлөө орсон ийм бас сонирхолтой хичээлүүд байсан. Бас баярлаа гэдэг яга баярлаа гэж хэлэх нь чухал вэ гэдэг энэ хичээл бас нилээн чухал гэсэн. Ягаад гэвэл бид нар энгийн зүйл талархаж баярлаж мэддэггүй байсан юм байна. Гэх мэт маш ийм өөрийгөө нээж чадсан таньж мэдсэн маш олон одоо сэдвүүдийг хөндөж ярилцсан юм гайхалтай. Таны саяны хэлдэг дээр нэг нэмээд хэлэхэд хүмүүс ингээ хувийн хөгжил рүү орохоор дандаа шууд гоё болох гээд байдаг. Одоо нөгөө өөртөө байгаа сул талуудаа засах ёстой тэр алдаа, асуудал юмнуудаа хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй цугтаагаад байдаг. За гэтэл хувийн хөгжлийн нэг хамгийн хэцүү юм нь яг тэрнтэй чинь уулзуулдаг. Таны хэлэхээр нөгөө гомдол, шарах, дотроо хүн мэдчихвэ гэдэг юмнууд дээр чи очиж тэрийг хөндөд тэр дараагийн удаа хөндөөхөд ямар ч өвчин мэдрэгддэггүй болгоод цаашаа явахыг л үг нь хэлээд байгаа. Гэтэл бид нар болохоор яг нөгөө асуудлуудаасаа ингээд зүгтаачаад наана болохоор гоё ном уншиж байгаа бол харагдаал гоё хүн болоод гоё хувцас өмсчөөл тэгэл ийм хөгжилтэй байгаа аз жаргалтай байгаа юм шиг дүр үсгээл амьдраад байдаг цаанаа болохоор хоосон байгаад байдаг гэсэн. Тэгэхээр хувийн хөгжил гэдэг зүйлийг миний бүр хамгийн хэлхийг хүсдэг зүйл бол юу юм бэ гэвэл үнэнтэй ч нүүр тулуулдгийг шүү. Тийм учраас тийм нөгөө айгүй хүсээд байгаа шиг чи шууд өөртөө ихтэй болоод гой хурам зоригтой болоод зүгээрсдээ инээдэг баярлдаг болоод шууд тийм юм гэж бол байхгүй. Яг хүнийг урмаар тэтгэж болно. Тэгвэл доторх асуудлын шийдээгүйгээр зөксөө зайгүй гой урам өгөөл магтаад ахаар чинь асуудал зүгээр өнгөн эсгэл төр зүр ингэж байгаагаас цаатлын гал унтрааг байдаг. Тэгэхээр жинхэнэ хувь хүний хөгжил рүү орж байгаа бол энэ нүүр тулах хүлээн зөвшөөрөх гэдэг өвдөлттэй хэсэг. Та бол сая хэлсэн шүү дээ. Тэр тухлаг бүсч яас хэцүү юм бэ те. Тэр чинь бүр өстой олон жилийн маань хамаг имийг ухаж түнхүүд хэцүү байлаа гэж байгаа. Тэрийг нэг давчих юм бол тэгээд нөгөө ёстой жинхэнэ одоо та дараагийн түвшин рүү гараад дараагийн удаа тэр зүйл тохиолдоход та маш энгийн амархан байдлаар гараа явдаг гэсэн үг байхгүй юу? Та одоо нөгөө туршлагажаад ирж байна шүү дээ те. Тэгэхээр хувийн хөгжил гэдэг чинь ийм сонирхолтой зүйл байдаг. Хүмүүс нэрнгээсээ буруу бодоод орж ирдэг шүү дээ. Ханди би бас яг тийм буруу бодолтой хүмүүсийн нэг нэсэн байгаа байхгүй юу? Тийм ээ тий. Очоод гоё болчихно. Өргөс авсан юм шиг тийм үү? Нэг суугаад хоёр суугаад баг болчихно тий. Би харин тий. Баг хувь хүний хөгжлийн тухай ингээл зүгээр тантай хамгийн анх ингээл ярилцж байхдаа баг л тодорхой хэмжээний ойлголттой болчихлоо. Өөрийгөө өөрчлөө гэж бодсон. Гэтэл яг ингээд нэг тодорхой үе шаттайгаар ингээд эхнээс ингээд дистаралтай яриад явхаар энэ юм байна, тийм байна гэдэг ингээд наан цаана ингээд ялгал салгаад ингээд за өөрийнхөө яг ямар тал дээр ингээд илүү тулж ажиллавал би одоо өөрийгөө хөгжүүлж чадах юм бэ гэх мэт маш олон зүйлийг юм сургасан ийм үр дүнтэй ийм одоо юу гэдэг подкаст нэвтрүүлгүүд байсан тий. Би ч гэсэн одоо таныг санаж байна л да. Хамгийн ихний хичээл дээр энэ төр яг л тийм хувийн хөгжлийг аягүй хөнгөн бодож орж ирсэн. Хоёул ингээл хичээл ороод дуусах болгонд үгүй энэ чи ийм энгийн хэрнээ ийм юм байдаг байсан юм. Үгүй мэдэх нь бол мэддэм байх. Гэхдээ би хизээч энийг ийм ашиг тустай ингэж бодоогүй ямар гоё юм бэ гэ та өөрөө хүртэл бүр ингээд донтож эхэлсэндээс юм л те. Хоёул дараагийн хичээл дээр юу авах вэ? Тий яг тэгдэг байсан. Тэгэхээр тэрэн шиг та нар маань бас яг ингэж өөртөөгөө ажиллахыг хүсэж байгаа цаг цав гаргамаар байвал энэ гоё бэлэн 20 хичээлийг та нар маань ухраагаад үзээрэй. Видео хэсэг дээр хадгалсан байгаа. Яагаад гэвэл энэ хичээл дээр дандаа арга техник яригдчихэж байгаа. Зүгээр ингээд нөгөө онл яриаггүй. За энэ дээр та нэг ингээд үзээрэй. Ингээд үзээрэй. За уурлахаар нэг ийм арга байдгийг шүү. Бодлоо удирдахад нэг ийм арга байдгийг шүү. Тийм ээ? Баярлалаа хэлэхэд ингэчиж болдгийг шүү. Баярлалаа хэлэхээр ийм ач тустай гэд
бүх юмыг маш гоё энгийнээр тайлбарлаж байгаа учраас та нар маань гоё ухраагаад үзээд өөрөө өөртөө хөрөнгө оруулалт хийгээрэй гэж хүсмээр байгаа байхгүй. Яг л битээр төр зур амарж байгаа учраас битэрийг санаад хичээлээ эргээд үзээрэй гэж юу. Ер нь яг энэ амралтаа байгаа энэ хугацаа 8 сарын дунд хүртэл 15 хүртэл энэ хугацаанд та бүхэн одоо юу гэдэг манай пэйж хуудас болон нано багшийн одоо өөрийнх нь пэйжрүүд рүү ороод одоо бидний одоо явуулсан 11 сараас хойш 23 оны 11 сараас хойш явсан 7 хоног болгоны тогтмолд оруулж ирсэн нэвтрүүлгүүдийг бас ингээд үзээд ойлгоод тэр бас дасгал ажлууд байгаа тий. Тэрнийг бас ингээд хамт хийгээд ингээд өөртөө бас юу гэдэг зуныг өөртөө зориулаад нэг заавал багшийн хэлдэг нэг өгөөд штэ тий. Заавал бүхэл өдрийн турш ч юм уу тий олон цагийн турш ингээд өөртөө цаг зав гаргах шаардлагагүй. Өдөрт ганцхан цаг өгөхд болдог гэл тий. Тий. Хувийн хөгжил гэхээр хүмүүс тэгж бодоод байгаа шиг байна. Айгүйх цаг орно, айгүйх мөнгө орно тий. Бүр ингээд өөрөө бэлтжээж л ордог юм байна. Бараг л тусгай хүмүүс тэнд гэж ойлгоод байгаа. Үгүй штэ. Та ерөөсөө л өөрийнхөө амьдралыг багахан өөрчлөөд илүү аз жаргалтай бай гэвэл өдөрт одоо таны зарцуулдаг тэр өдрийн цагаасаа за болио бүр 30 минут бүр болохгүй 30 минутыг зөвхөн өөртөө зарцуулчих. Яагаад гэвэл та 30 минутыг өөр юм руу унаанд, төгжрэлд, хин нэгнийг авах, хүргэж өгөх, хоол хийх, усанд орох дими юмнуудад маш их зарцуулдаг учраас эндээсээ зөвхөн өөрийнхөө төлөө та нэг ганцхан сар 30 минут нэг цагийг л гаргаад үз. Гэхдээ нэг сарын дараах та өнөөдрөөс шал өөр төвшний юмыг өөрөөр хардаг илүү тийм чанартай амьдралтай хөгжчихсэн нэгэн байх боломжтой байхгүй. Тэгэхээр цаг гарахыг битгий хүлээгээрэй манайхаа. Та өөрийгөө нэгэнд хөгжүүлээ, өөртөө гоё цаг гаргая гэж байгаа бол шууд эхлээрэй. Битгий хүлээ. Хин нэгэн хүүхэд хардаг хүнтэй олцохоор бист өөрийгөө хөгжүүлнэ гэж манай ээж тэгдэг те. За нэг завтай болохоор гэдэг юм те. Завчи хизэж гарахгүй шүү дээ. Зүгээр ингээд зав гарсан ч гэсэн бид нэр өөнийг хаяг тавг авгаач. Өөнийг хувцаа авгаач. Одоо зав гарсан дээр гээд ингээд юм хийгээд идэг байхгүй юу. Зүгээр нөгөө дийл сул хийхстэй юмнуудаа хийгээд яг өөртөө хэрэгтэй юмыг цаг гаргахгүй байхгүй. Тийм үү? Тэгэхээр өнөөдрийн яг энэ бичлэгийг ч гэсэн та ингээд сонсоод нэг 20 минут өөртөө цаг гаргаж байгаа бол эн чинь ч гэсэн хөрөнгө оруулалт мөн. За энэ хөрөнгө оруулалтыг бүр үр дүнтэй байлгахыг гэвэл бит хоёрын хэлж өгсөн арга техникүүдийг та амьдрал дээр хэрэгжүүлвэл за жинхэнэ нөгөө үр дүн гэдэг чинь яг боддоор харагданаа гэсэн үг. Сонсоод явхад бол 5% л авна гэдэг байна шүү, тийм ээ. Тийм. Ер нь нөгөө юу гэдгийг өөрийнхөө амьдралыг дистарата эмгэгцэстэй байлгахын тулд хамгийн түрүүнд хийх зүйл төлөвлөгөө гаргах гэдэг юм тийм. Тэгэхээр яг өдөртөө хийх, сардаа хийх, 7 хоногтоо хийх зүйлүүдээр ингээд төлөвлөгөөг нь гаргаа. За тэдэн минутыг өөртөө зарцуулж, тэдэн минутыг өөр хүүхдээ ингээд яг төлөвлөгөөгөө гаргаж чадах юм бол бас яг хувь хүний хөгжлийг хийж байгаа бас нэг өөрийн гэсэн алхам болж байгаа юм уу гэж би үздэг. Хамгийн түрүүнд одоо миний хамгийн гоё төгсгөлд нь хэлэх зүйл юм л байгаа. Хүн яг өөртөөгөө ажиллаж эхэлмээр байгаа бол хамгийн түрүүнд яагаад та өөртөөгөө ажиллах хэрэгтэй юм бэ гэд нэг асуугаад үз. Хоёлаа энэ чигээрээ ингээд яг энэ чигээрээ яваад ай, тийм ээ? Өөрийгөө ерөөсөө өөрчлөхгүй. Тэгээ нааштай бол ааштай, ууртай бол ууртай, тийм ээ? Стресстэй бол стресстэй. Тэгээ ингээд нэг завгүй байна гэд энэ чигээрээ амьдраад ай л та. За энэ чигээрээ нэг 10 20 жил амьдрахад тэрний дараах гарах үр дүн танд таалагдах уу гэд өөрөөсөө асуугаад үз. Та өөрчлөгдөхгүй байвал таны хажууд байгаа үр хүүхдэд яаж нөлөөлөх вэ? Таны орлого мөнгө өсөх үү? Тийм ээ? Таны карьер өсөх үү? Та улам гоё аз жаргалтай амьдрч чадах уу гэд өөрөөсөө асуучих. Хэрвээ бүх хариултууд нь үгүй ээ, яг энэ чигээрээ байвал амьдрал бүр дордно гэж байгаа бол одоо таны өөрийнхөө төлөө ажиллах ёстой, өөрийнхөө төлөө цаг гаргах ёстой, сургалтанд суух ёстой цагчин болцсон гэсэн. Таны яг одоо байгаа энэ дүр танд таалагдчих нүгэ л асуучих. Тэгээд дараагийн асуулт нь хэрвээ та өөрчлөгдөөд өөрийгөө дараагийн түвшинд одоо байгаагаас хайв илүү нэгэн болгочих юм бол ямар гоё үр дүн гарах гээд байгаагаа дахиад хар. Тийм ээ? Юуны төлөө та өөрчлөгдөх ёстой юм гэдэг зорилгоо олоод харчих. Хэрвээ би ингээд гоё өөртөө ихтэй болоод, уураа барьдаг болоод, сөрөг бодлоо удирддаг болоод, тухлаг бүсээсээ гараад, тийм ээ? Цагаа удирддаг, өдрийг үр бүтээмжтэй байлгадаг, тэгээ амьдралыг ингээд гоё хардаг болчих юм бол би одоо юу гэдгийг бизнес маань тийм төвшөнд хүрэх гээд байна. Ийм олон баг хамт олонтой болох гээд байна. Үр хүүхдэрээ хүндлүүлэх гээд байна. Хань ижлэрээ бүр ингээд гоё аз жаргалтай байх гээд байна. Орлого мөнгөн дээр санаа зовхон байхгүй болох гээд байна ч юм уу. Нэг ийм гоё зориг үр дүн харагданаа да. Энэ зүйл нь таныг догдлуулж яаг нөгөө дахиад асуугаад үз. Тэгээд тэр үед ингээд та догдлоод ах юм бол та дахиад хөдлөх цагчин болсон байна гэсэн. Яг саяны хоёр хэдэн асуултуудыг та өөрөөсөө асуугаад бодоод үзнээрээ. Би яг энэ чигээрээ байх уу? Хэрвээ би ингээд ийм гоё үр дүн гаргачвал би ямар байх вэ гэд хараад үз. За тэрний дараа зүрх сэтгэл бүлгэлжээвэл та хүссэн хүсээгүй өөрөө юм хайгаад явна.
А догдлохгүй байгаа, зориггүй байгаа, эндээ ингээд гаццсан байгаагаа мэдчихгүй байгаа хүн бол хөдөлдөг байхгүй. Тэгэхээр энийг нь өдөөж гисэн асуултыг хоёлаа сая тавиад өглөө гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр одоо яг энэ дэлгэцэн дээр гарсан зураг дээр 20 дугаар сэдвүүдээр өөрийгөө сайжруулах анализ хийх аргууд гэсэн байгаад байгаа юм тийм. Тэгэхээр яг энийг бол одоо яг сая багшийн хэлсэн үгнүүд бол яг энэ дээр байгаа байхгүй тийм. Яг гэвэл ингэ бодоод үз, тунгаад үз, хичээгээд үзгээд. Ер нь яг нэг өөрөө зориод хийгээд эхлэх юм бол хийнгээд чадаа зориод эхлэх юм бол ер нь ямар ч асуудал ард гарч чаддаг, өөрийгөө өөрчилж чаддаг. Тэгэхээр хүн болгон өөрөө өөртөө ажил сураарай гэж бас хэлмээр байна тийм. Амьдралын зовлон, стресс энэ юмнууд бол дуусахгүй. Энэ бол бүр байнгын байна. Одоо би өнөөдөр нэг стрессийг даваад нэг асуудлыг давчингууд гэдэг төр зур нар гардаг байхгүй. За болж шүү гэжээтэл маргааш дараагийнх нь амьдралын нөгөө хүсээгүй юмнууд тий санаатай санамсаргүй араас нь гараад ирнэ. Тэгэхээр энэ болгон дээр бүдэрч унахтаа баг гэмтэл авъя. Хохирол багтаа давжъя. Сэтгэл зүйн хувьд, эд материалын хувьд гэж байгаа бол та өөртөө л ажиллах хэрэгтэй байдаг. Та өөрөө сэтгэл зүйн хувьд дархлаатай, өөрийгөө таньж мэдээд аз жаргалтай байгаа, тийм үү? Нэг юм өөртөө ихтэй байгаад амьдралын чанар гоё болоод ирэх үед энэ амьдралын олон асуудлыг хүртэл хөнгөн давж чаддаг болдог гэсэн. Аливаа асуудалд та тий эвтэйхэн гараа явцдаг тийм үү. Нэг тийм одоо нөгөө за яг үдэ уйлах байсан ч гэсэндээ арай бага уйлдаг. Маш хурдан тэндээс тий шийдэл хагаа босоод ир чаддаг хүчтэй болдог гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр энэ одоо жишээ нь манай дээр яг энэ сургалтын дээр харагдаж байгаа энэ 21 сэдв биш тий. Энэ сэдвийг та нэг ингээд нэг сайхан тогтоод уншичаарай. Уншаад энэ дунд танд хэрэгтэй байгаа таны асуудлыг хөндөж байгаа сэдв байна уу? Тийм ээ одоо жишээлх юм бол өөрийгөө та хайрлаж чадчихэв үү? Тэгвэл өөрийгөө хайрлах гэж юу гэдэм бэ гэдгийг маш гоё энгийнээр заагаад өгдөг. Уураа барьж чадахгүй бол урыг яриад өгье, тийм үү? Цагийн менежмент мэдэхгүй бол цагийн менежментийг маш энгийн арга заагаад өгье. Өдөр чинь ингээ 24 цаг хаанаа ч хүрэхгүй үр бүтээмжгүй өнгөрөөд байгаа бол яаж үр бүтээмжтэй байд юм бэ гэдэг бүхэл бүтэн 10 хэдэн аргыг заагаад өгнө. Инхээр хардаа хүн ер нь эдгээр зүйлийг мэдээд энэ арга техникээ судлаад ирэхээр амьдрал амттай бөгөөд арай амархан болж ирдэг. А тэгэхгүй бид нар нөгөө аргаа мэдэхгүй учраас өөрийнхөө хар ухаанаар ингээ амьдралд ингээ туучаад одоо дайраад гэдэг юм уу тийм ээ? Ивэр биш хатуугаар ингээ туулаад нэ гэсэн үг. А энэ аргуудыг мэдээд энэ сургалтуудад суугаад хүн өөртөөгөө ажиллаад ирэхээр амьдралыг ивэж туулдаг гэсэн үг байхгүй юу? Ивэж туулдаг тийм гоё. Тэгэхээр яг төлөвлөгөөгээ би түрүү ярьсан. Тэгэхээр зуны амралт одоо багш хэрхэн яаж өнгөрүүлэх гэж байна. Саяхан бас мод маш олон мод тарьж ургуулж байгаа байна. Тэгэхээр таны цаашдаа хийхээр төлөвлөсөн байгаа ажлууд ямар ажлууд байгаа бол одоо яг вэ 100 бол яг биднэрт олдож байгаа нэг маш богинохон цаг хугацаа. Монголын хувьд бол одоо цаг агарын хувьд яг ч аргагүй нэг 102 сар л нэг нуруу тэнийж штэ. Гэхдээ миний хувьд бол зуны амралт гэ бүх юмыг хаяад гүмэргээ санагдаад идэг. Яагаад тэгэхээр 8 сар гаргаал намар болчихно. Одоо ганцхан сарын дараа. Би зуны амралт гэд ингээ гүйчих юм бол нөгөө ажил бүх юм ингээ цалгартах учраас ер нь ажилнчиг амранчиг гэсэн үг. Ер нь аль альнийг нь бол зохицуулаад явнаа. Огт ингээд амарч байгаа ингээд бүх юмаа ингээд хаяа явчихаар яг нөгөө нэг одоо манай монголчуудын нөгөө гол алдаа байгаа шүү тийм ээ. Зунжингаа ингээд байгаа бүх мөнгөөрөө аялж зугаалж явчихад намар болонгууд хүүхдийн сургууль гээл тэгэл бөө нөгөө өвлийн асуудал гээл ингээд асуудалтай орж ирдэг. Бүх юмаа хаяад амарчдаг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр 100 бол болдгоороо болоод дуусна. Баяр наадам болдгоороо болоод дуусна. Энэ богных байхгүй юу? Тийм учраас дараагийнхаа юмаа бас бодож амрыг гэж би бодож байгаа. За өмнө нь бол бас л түрүүний 2 жил энэ төр бол ор тас хаяад бол амарч үтсэн. Гоё нь бол гоё байсан. А гэтээ энэ жил бол бас зохицуулъя гэж бодож байгаа. Ажлаач хажуугаар нь хийн. Хажуугаар нөгөө манай сургалтанд суусан хүмүүс чинь бас нөгөө мод тарьдаг. Тэгэхээр тэр модыг услах, тэр модон дээр анхаарлаа хандуулах. Одоо жишээ нь энэ сарын 22-нд бид нэр явж модоо тарих гэж байна, төгслийн баяраа хийх гэж байна. Тэгэл нэгэнт тарьсан модыг чинь зүгээр орхичихгүй бас эргэж очино, услана, услага тэрний дараах гэд ер нь бол ажил дуустдаггүй. Тэгэхээр нөгөө 100 амарч болно. Гэхдээ дараагийнхаа ажлыг манайхан бас бодож тийм ээ амарч байгаарай. Тэгэхгүй бол нөгөө миний хэлэх нэг дуртай үг гэдгийг зэрлэгсчээ төрөөд ирдэг тий 100 яг ингээд нөгөө хөдөө гадаа яваад ингээд ирэхээр жинхэнэ нөгөө нэг гой сурж исэн зүйл хийж исэн зүйлүүдээс хөндөрөө зэрлэгшээд тэгээ кермантх мөнгөө бүгдээ дуусгачаад аялж байгаа хүрээд ирдэг штэ тий тэгээ дахиад нөгөө хэцүү бүх юмыг ихнээс нь хийх ажил руугаа ордог учраас манайхан бас гой бодолтой яваарэ хажуугаар нь сурч мэдэх хөгжих юмаа бас битгий орхиорой голын ирэг дээр ч гэсэн бид нар ингээд чихвч хийгээ юм сонсоо байж болно штэ тийм үү хөдөө явж байхад машин дотор бас гой
чихвчээ ичээ сонсоо явсан ч болдог байхгүй юу. Тэгэхээр хүн ер нь сурыг гэвэл хаанч болдог. Өөрөө хүсвэл. Харин тий өөрөө л зохицуулж чадах юм бол гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр 7 сард шинэ бие сургалт маань явагдах уу? Явна. Шинэ бие сургалт бол ерөөс октоос амардаггүй. Тэр 100 байна уу, өвөл байна уу, цагаан сар байна уу, шинэ жил байна уу хамаагүй. Одоо ингээл 7 сарын 1-нд дараагийн анги авна. Тэгээл би голын ирэг дээрээссэн ч хичээлээ ордогороо орно. Зөндөө олон хүн оролцдог. Наадмын өглөө хүртэл тэнд өчнөө олон хүн хичээлээ үзээ сууж идэг тий. Тэгээ ийш тийш явахтаа хүртэл ингээ үзээ сууж идэг. Тийм учраас 100 бол бас амрангаа энэ одоо юу гэдэг зуны энэ гоё тарих амарцсан байгаа. Тэгээд ингээд юм хүлээж авахд бэлэн энэ үедээ өөрөө өөрийнхөө хувийн хөгжилд бас хөрөнгө оруулалт хийгээрээ. Тэр нь өөрөө үлдэцтэй. Яг тэгвэл ингээд хотод нөгөө стрессдсэн маш их ажлын хажуугаар хүмүүс ингээ ачааллуу гэж өөрийгөө хөгжүүлэх гээд байдаг байхгүй юу? А 100 бол яг ингээд ажилласаа амарцсан гоё ингээд амарч байгаа үедээ подкаст сонсоод хамаагүй илүү ордгийн шүү. Ер нь заавал ингээд нөгөө актер ингээд цаг гаргаад суух биш. Цаг заваа гаргаад өөрөө нэг ингээд өдөрт нэг 20-30 минут юм сонсоод ахад ер нь бол маш гоё үр дүн. Тархины даалд ухамсарт тэр яригдж байгаа зүйлүүд хадгалагдаад үлддэг. Яг тэгвэл тарих маш гоё амарцсан байгаа. Амралтын горим руу шилжчихсэн байгаа учраас чөлөөтэй байдаг. А яг ингээ хотод орж ирээд ингээд стресстэд явж байгаа үед тарих чинь ингээ нөгөө зайгүй стресстэй учраас юм орохгүй байдаг байхгүй. Тэгэхээр одоо хөгжих хамгийн гоё цаг чинь байхгүй. Одоо энэ зуны цаг бол хамгийн боломжтой цаг гэсэн үг. Тэгэхээр та бүхэн ярилцах хугацаа өндөрлөх тунд өгсөн байна. Тэгэхээр юу гэдгийг нэвтрүүлгийн төгсгөлд одоо үзэл сонсож олондоо бас хандаад хэлэх үг байгаа байх. Бас одоо амралтаа зөв зохистой өнгөрүүлээрэ гэж захих зүйл бас байгаа байх. За саяч баг сэтгэлийн үгээ хэлчлээ гэдэг шиг. Гэхдээ хамгийн төгсгөлд нь хэлэхэд ер нь бол таны амьдрал таны л гарт байдаг. Та цагаа хаашаа урсгах нь тэр чинь л танд эргээд үр дүнгээ авчирч яадаг. Та деми зүйл рүү цагаа урсгаж байгаа бол эсэргээрээ дахиад тэрий чинь дагсан шал деми зүйлсэл амьдрал тохиолддог. А хэрвээ та сурч хөгжих дээр, гоё өөрийгөө хайрлах дээр, тийм ээ, өөрийгөө дараагийн түвшинд гаргах дээр, бизнес дээрээ байдгийм үү, мөнгө олох дээр байдгийм үү, ямар нэгэн байдлаар хүсэж байгаа үр дүнгээ гаргах зүйл дээр та цагаа илүү ингээд ихээр өгөөд, тэн дээрээ төвлөрөөд, тэрнийхээ төлөө жохон ч гэсэн үйлдэл хийж чадах юм бол хүсэж байгаа амьдрал чинь таны гарт байдгийм шүү. Тийм ээ? Битгий зүгээр мөрөөдөгч амьдраарэ. Мөрөөдөл чинь зүгээр хоосон мөрөөдөл шүү дээ. Мөрөөдлийг бодит болгодог зүйл нь зориг тавиад тэрнийхээ төлөө үйлдэл хийх байдаг. Тэгэхээр энэ гоё үйлдэл хийх боломж бол зуны цаг байдгийг шүү манайхаа. Зуны энэ богино хугацааг бас өөртөө ашиглаад аваарэ. Амарч болно. Гэхдээ хажуугаар нь бас өөрийгөө битгий орхиорой гэж захимаар байна да. За танд маш их баярлалаа. Тэгээд ингээд бүхэл 20 дугаарыг бидэнтэй хамт 7 хоног болгоны лав гарагт ирж ярилцаж одоо үзэг сонсож олонд хүргэж байсан явцадаа маш их баярлалаа. Тэгээд бид тэрийн юу гэдгийг нэвтрүүлэг маань энэ төрөд бас өндөрлж байгаа. Гэхдээ 8 сарын 15-наас хойш бас буцаад шал өөр өнгө төрхтэй шал өөр агуулгатаагаар бас үзэг сонсох та бүхэнд бас хүрэх юм шүү. Тэгэхээр та бүхэн бас зуныхаа амралтаар бидний одоо урдны нэвтрүүлгүүдийг нөхөж үзээ сонсоод тэгээд 8 сарын одоо 15-наас хойш юу явах болоо гэд бас хүлээгээд байж байгаарэ тий. Яг зөв. Маш гоё дараагийн төсөл эхлэхэд бэлэн болчиход байж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг бас тэсэн ядан хүлээж जैन. Тэгээд та бүхэн маань энэ 100 сайхан амраарай. Тэгээд дараагийн дугаараар эргээд уулзцгаая. За Монголын үндэсний олон нийтийн радиогийн 3 дугаар сууг бүтээгч яриатай 119-ийн өдрийн хөтөлбөр үзэг сонсогч та бүхэнд шууд хүрсээрнэ. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлгийн маань жочноор нарны цэцрэг төрийн бус байгууллагын тэргүүн амьдралын насгалжуулагч Ану багш буюу Адиа Сүрэн багш маань хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд зуныг үр бүтээлтэй дурсамж дүрэн сайхан өнгөрүүлээрэ. Баярлаа. За эфирт найруулагчаар Сэлэнгэ хөтлөгчтэйгээ болон одоо зочин хөтлөгч Ану багштайгаа хамт би дууруу та бүхэнд нэвтрүүлгээ хүргэсэн. Тэгээд хэсэг хугацааны дуу хөгжмийн завсарлагын дараагийнхаа нэвтрүүлгээр иргэд уулзгаая.